Таны хүүхэд уншсан зүйлээ ойлгохгүй байна уу? Намын санчийн зөвлөгөө эхэлж байна. Та өөртөө болон хүүхэдтэй хэрэгтэй 1 минутыг нааш нь хандуулаарай. Таны хүүхэд ном уншлаа. Гэхдээ юуны тухай байсан бэ гэхээр мөрөө хавчаад хариулж чадахгүй байна уу? Ихэнхдээ энэ нь уншиж ойлгох чадвар суугаагүй байгаагийн шинж. Таны хүүхэд 1-р ангид орлоо. Үсэг заалгалаа, үе холбоод сурлаа, өгүүлбэр холбож уншиж сурлаа. Гэхдээ уншиж чадаж байна гэдэг нь ойлгож уншиж чадна гэсэн үг биш байдаг. Олон эцэг алдаа гаргадаг. Дахиад унш, анхаарлаа төвлөрүүлээд сайн анхаарад унш. Бусад хүүхэд ойлгож уншаад хахад чи яагаад чадахгүй байгаа юм? Илүү анхааралтай унш гэх мэтээр дахин шахаж шавдуулсаар байдаг. Гэтэл уншиж ойлгох чадвар маань хүүхдийг шахснаар биш, асуулт асууснаар илүү сайн хөгждөг гэсэн үг. Nice. За уншиж сурсан хүүхэд мод гэдэг үгийг шууд холбоод уншичдаг тийм ээ. Харин ойлгож байна гэдэг маань мод гэдэг үгийг эндээс уншлаа толгойд нь ямарваа нэгэн модны дүрслэгдэж ойлгогдох ёстой. Энэ бол ойлгох чадвар. Тэгэхээр хүүхэд уншсан зүйлээ автоматар шууд давтаж хэлэх шаардлагагүй. Харин өөрийнхөө ойлгосноор, өөрийнхөө ойлголтоор тайлбарлаж ярих чадварт сурах ёстой. Тайлбарлаж ярьж чадаж байна гэдэг чинь уншиж ойлгосон байна гэсэн үг. За тэгэхээр ойлгодог болохын тулд хэдүүлээ яах ёстой вэ гэхээр хүүхдэд зөв асуултыг тавьдаг байх хэрэгтэй. За нэг богинохон гөлөг гэдэг их уншлаа гэж бодоход тэр ихээс чамд юу таалагдсан? Эсвэл ямар амьтан гарсан бэ? За хүүхэд хэрвээ таны асуултыг ойлгохгүй эсвэл уншсан зүйлээ бүрэн ойлгоогүй байх юм бол асуултаа илүү хөнгөрүүлэх шаардлагатай бид нар. Ямар амьтны тухай гарсан бэ? Хэрвээ чи энэ гүлэгний оронд байсан бол яах байсан бэ? Энэ дүр хинтээ төстэй санагдаж байна вэ? Эндээс юун сонирхолтой байна вэ гэх мэтээр системтэйгээр асуултаа багаар хөндрүүлээд тэр хүүхдийн сонирхолд нь нийцүүлж төвшөнд харуулж бид нар асуух ёстой. Тэгэхээр бидний уншиж ойлгох чадвар гэдэг зүйл маань асуултаар илүү хөгждөг учраас хүүхдийг яг ийм байдлаар уншлагад дурлуулж уншсан зүйлээ ойлгох чадварт сургана гэсэн үг. Ном уншиж сургана гэдэг нь шалгалт биш. Уншиж ойлгох чадвар сургана гэдэг нь шаардлага биш, харин харилцан яриа, харилцан дэмжлэг. Тэгэхээр та уншсан зүйлээ ойлгохгүй байгаа хүүхдтэйгээ ажиллахдаа зүгээр харилцан ярилцаад хамтдаа цагийг өнгөрүүлээд үзээрэй. Тэгэх юм бол таны хүүхэд уншиж ойлгох чадвар нь өдрөөр сайжирна. Хүүхдэд гарч байгаа үр дүнг 1 хоногоор, 2 хоногоор, 3 удаагийн оролдлохоор биш, тасралтгүй дөрөж 14 хоногийн таны хүүхдтэйгээ харилцаж байгаа, хандж байгаа, гаргаж байгаа тэр цагаар тодорхойлох ёстой. Доор хаяж та 14 хоногийн турш тасралтгүй хүүхдтэйгээ ажиллахад тодорхой нэг үр дүн заавал гарна гэсэн үг. Мөн нэг чухал зүйл нь хүүхэд уншсан зүйлээ ойлгохгүй байгаагийн дахиад нэг шалтгаан нь түүний уншиж байгаа зүйл нь хэтэрхий хэцүү байж магадгүй. Тэгэхээр хэрвээ хүүхдийн чинь уншиж байгаа ном түүний төвшөнд тохирсон эсэхийг мэдхийн тулд та гарын 5 хурууны аргыг ашиглаарай. Дараагийн дугаард гарын 5 хурууны аргаар хүүхдтэй тохируулан ном сонгох аргачлалын талаар ярьж өгүүлнэ.